Монгол бол Орос, Хятад хэмээх хоёр том гүрний дунд Төв Азийн цээжинд орших говь хангай тал хэрэг хосолсон үзэгсэлэн сайхан байгальтай улс. Таван хушуумал тал дүүрэн бэлжих Монголын хөдөө нутгаас байгалийн сайхан нүүдэлчдийн занзаашил өв соёлтой танилцж болно. Улсын дунд орших нийслэл Улаанбаатар хот бол Монгол улсын соёл, боловсрол, шинжлэх ухааны гол төв болсон хот юм. Энд Монголын нийт хүн амын тал хувь нь оршин суудаг. 50 жилийн түүхтэй шинжлэх ухааны технологийн сургууль бол техник технологийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг Монгол улсын хамгийн том сургууль. Энэ сургуулийн бүрэлдэхүүн сургуулийн нэг болох мэдээлэл холбооны технологийн сургуулийн баг энэ жил үндэсний ровтын тэмцээний аваргаар шалгарч эх орноо төлөөлөн олон улсын тэмцээнд өрсөлдөх эрхийн эзэд болсон юм. Ийхүү энэ сургуулийн баг 3 дахь удаага олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох гэж байна. Намайг Тамир гэдэг. Би электрон систем мэргэжлээр суралцдаг. Би Робкон тэмцээнд 3 дахь жилээ оролцож байна. Энэ жилийн үед би Робкон тэмцээнийхэн багийн ахлагчаар оролцсон байгаа. Энэ жилийн миний зорилго бол олон улсын тэмцээнд Монголынхаа нэрийг гаргах байгаа. Би голчлон Робкон тэмцээний автомат робот дээр ажиллаж байгаа. Намайг Ганц Соломон гэдэг. Би электрон систем мэргэжлээр суралцдаг. Робкон тэмцээнд 2 жил дараалан гар машин дээр ажиллаж байна. Энэ жил би роботоо удирдах талбай дээр ажиллана. Би Монгол улсаар робот технологи өндөр хөгжсөн улс болоосоо гэж хүсдэг. Намайг Хүрлаатар Огтой Залзаа гэдэг. Би электрон системийн 3 дахь курсын оюутан. ИБ Робкон тэмцээнд би анх удаага оролцож байна. Энэ удаагийн тэмцээнд би автомат роботын програмчлалаар ажиллаж байгаа. Би сургуулаа төгсөөд электроникийн салбарт тэргүүлэх инженер болохыг хүсдэг. Эдгээр 3 залуугаар ахлуулсан Телеком Монголиа баг олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн өрсөлдөнө. Тэд роботуудаа хэрхэн бүтээснийг, мөн хэрхэн үндэсний ялагч болсныг энэхүү баримтад нэвтрүүлгээрээ одоо та бүхэндээ хүргэе. Ерөнхий ивент тэтгэгч, дэлхийд тэргүүлэгч Монголын уулуурхайн компани Оюун толгой. Дэмжигч, боловсрол шинжлэх ухааны яам. Харилцаа холбооны түнш Mobicom корпорац. Энэ бол шинжлэх ухааны технологийн их сургуулийн мэдээлэл холбооны технологийн сургуулийн багийн механик эзэн өрөө. Залуу улсын үндэсний роботын тэмцээнд өрсөлдөх роботын жижиг хэсгүүдийг хийдэг юм. Энэ баг 8 гишүүнтэй. 3 нь багийн үндсэн гишүүн бол 5 нь туслах гишүүд юм. Шинжлэх ухааны технологийн их сургуулийн мэдээлэл холбооны технологийн сургуулийн багийг удирдан ажиллаж байгаа багийн туршлагатай гишүүд Тамир, Ганц Соломон нар энэ жил сургуулаа төгснө. Өмнө нь 2 удаа үндэсний роботын тэмцээний ялагч болж байсан багийг энэ жил ахин авраг болгох том хариуцлага тэдэнд ногджээ. Өмнөх жил орсон туршлагатай гишүүний хувьд одоо шинэ орж байгаа хүүхдүүдтэй маш сайн зөвөр зааж зөвлөж энэ жилийнхэн тэмцээнд илүү сайн үр дүнтэй оролцохын төлөө ажиллаж байна. Робоконы багийнхан амралтын өдөрч өглөө эртлэн босч сургууль дээрээ цугцгаадаг. Өдөр бүр оройтож заримдаа сургууль дээрээ хонож байгаа ч энэ нь тэдний хувьд тийм ч хүндрэлтэй зүйл биш. Харин роботын шийдлийг олж чадахгүй байна гэдэг хамгийн хэцүү. За манай гэр бол жишээ нь сургуулиас нэлээд хол байдаг. Тэгээд өглөө гараад атуусан цуугаал сургууль руугаа нэлээд хол нэг цаг гараа ер нь явдаг л да. Тэгээд ер нь бол маш их ажлын хажуугаар цаг хугацаа дэмий өнгөрч байгаа юм шиг боловч ер нь атуусанд явж байгаа цаг гэлтгүй бусад өөр цагуудад ер нь роботынхаа ямар шийдлийг илүү найдвартай хордгон болгох уу гэж ер нь юм болгоны ер нь толгойдоо бодоод л явж байдаг л та. Тэр цаг хугацааг илүү үр дүнтэй өнгөрүүлэхийн төлөө одоо ажилладаг. Анх нөгөө роботын шийдлийг олохгүй байхад. За хэдүүд их тунти те шөнө одоо робот зүйтлчихэд өглөө бас санаагаа ярив. Хэмтчлэн тэгэл ерөөд бол роботоо бүр зүйтлэлээ боддог л доо. Би нэг гараа ингэж тийм үү гэж бодоод юм болох болоо. Одоо энэ чинь нэг цилиндрээр би тийч нэг гараа өдөртөөд байгаа шүү дээ. Тэ? Дээшээ гарах тогтмол гараа. Чинь нугастай тэ? Машин чаас. Шууд эрдэнэтэй ингэ тогтмол гар хийчих юм уу? Чинь нугастай. Энэ чинь тэглүүлэх шүү дээ. Энэ хоёрын хооронд эрдэнээр холбоод. Тэгээ дээшээ өксөх чинь энэ чинь угаасаа чиний хөвгтөж шүү дээ. Ийм болоод энэ чинээс эрдэн татагтаад. Тэгээд буцаагаад гогдохдоо энэ чинь ямар нэгэн байдлаар ямар тулгаад хэдэн гараа болоо 4 гараа багш тэ. 4 шиг тэр хоёрыг ингээс сольчт юм уу гэж бодоод байна. Яах вэ? Хийгээд үзэх үү?
Робот бүтээхэд хөрөнгө мөнгө, олон эд анги, материал шаардлагатай ч түүнийг бүтээдэг хамгийн чухал зүйл нь мэдлэг, хөдөлмөр, сэтгэл гурав. Үүнийг мэддэг хүмүүс робоконы хэцүү даалгавар хүн цорилтоос хизээч ухарч нэцдэггүй. Харин ч илүү хийх сурч мэдхийг бүтээхийг тэмүүлдэг. Тэгээ хүүхд роботоо хийж байх явцад дөнгөж монтажаа шинээр татж яхад турших журмаар бүгдийг эмх замраагүй бол татчихдаг. Тэгэд яг жигдрээд ирэхэд бүх юмаа зэгцлээд янзлаад ирэхэд одоо яг яг жинхэнэ хүүхдэд зөвөрлөх юм бол одоо тэр хүүхдээ одоо усанд оруулаад бүх юм нэмэх зэвсрээд болоо цэвэрхэн хувц өмсүүлж байгаа юм шиг санагддаг. Тэгээ яг тэр акшн дээр хүүхдээ бүр хитрхи хайрлж эхэлдэг л дээ. Маш ихээр хайрлж эхэлдэг. Өмнө ч угаасаа хайрлж эхэлсэн. Энэ жилийн робокон тэмцээний дүрм робот бүтээх уламжлалт арга технологиг эвдэж, цоошин гүйцэтгэлийг судалж мэдэх шин сорилтыг багийнхны өмнө авчирсан. Багийнхан автомат роботын баган дамжих, савлуур дээр савлах даалгаварт илүү анхаарлаа хандуулан төвлөрүүлж ажиллаж байгаа юм. Энэ жилийн тэмцээний дүрм нь бол ер нь өмнөх жилүүдээс бол арай өөр. Буюу яг юм 3D орчинд гэх юм уу тий 3 хэмжээст мэдрэгчүүдэд ер нь байрлуулах хэрэгтэй болж байгаа юм л да. Тэгэхээр яг дээшээ Z гэсэн тэнхлэг нэмэгдэж байгаа. Тэгэхээр ер нь дүрм бол арай өрмөрцөл болж байгаа юм л да. Хөндлөнгөөс харж байхад бол энэ жилийн дүрм амархан юм биш тий. Яагаад ийм хийж болдгоо юм бэ гэдэг дүрм бол яг гаднаас харж байгаа бол тийм байдалтай. Тэгээд яг ингээд дотор нь ороод ажиллахад бол маш их асуудал үүсдэг юм лээ. Автомат робот нь бол энэ жилийнх 50-50-ийн кубд багтах хэвээр. Тэг хэмжээ болон хийх үйлдэлүүдийн хувьд яг харьцуулахад үзэхэд бол хэмжээний хувьд маш бага. Тийм учраас аяг хүндрэлтэй. Робокон тэмцээний түүхэнд энэ жил анх удаа дугуйгүй робот бүтээх болсон нь оролцогчдын оюун мэдрэмжийг сорсон хамгийн том сорилт юм. Дугуйтай роботыг удирдах арга технологиг хангалттай эзэмшсэн залуусынуудад автомат робот бүтээхийн тулд цоошин мэдлэг хөрөнгөлүүлэх шаардлагатай болжээ. Жил болгоны хэрэгэлтийг ойлгох дугуй эднэрийг ашиглуулахгүй автомат роботор зөвхөн яг нэг хавчих одоо эргэх дэгэт гэсэн тиймэрхүү тийм ээ хүн шиг л робот хийгсэн болохоор бас айгу хүндрэлтэй тал бол маш их байна. Одоо дугуйгүй робот гэдэг маань болохоор энэ жил одоо давцан дамжих дээшээ одоо шатаар авирах те энэ үйлдэлүүд бол хүүхд робот өөрийнх нь биеийг дааж дээшээ гарч байгаа учраас ерөөхдөө роботын гар хамгийн чухал байсан. Роботын гар маань өөрийнх нь биеийг даах ёстой. Робоконы шин даалгаврыг амжилттай гүйцэтгэхийн тулд багийнхан төлөвлөгөөтэй ажиллаж байна. Багийн гишүүн ганц олмон гар удирдлагатай роботоо ахлан хариуцсан ажиллаж байгаа бол багийн ахлагч Тамир автомат роботоо хариуцсан ажиллаж байна. Харин энэ жил анх удаага робокон тэмцээнд оролцож байгаа багийн шинэ гишүүн зал заяа роботуудын удирдлагын хэсэг дээр ажиллаж байгаа юм. Яг механик хийж дуусны дараа гэх юм одоо манай багийн үлдсэн гишүүд өөрсдийнх нь яг роботын биеийг гаргаад ирсний дараа би одоо монтаж хийсэн татаад кодыг бичдэг. Тэгэхээр багийн гишүүдийн хийсэн тэр их гоё хийцийг нь би яг бодитоор явуулж ажиллах үүрэгтэй. Энэ жилийн хувьд роботоо ер нь бол 90 жил болгон аль хөнгө хийхийг боддог л доо. Гэхдээ энэ жил бол яалтчгүй хүнд жинтэй хүүхд робот өргөх яг 6-аас 7 кг жинтэй зүйлийг өргөх болохоор яалтчгүй хүнд тэгээ ер нь бол тийм бахин болчиход байна л да. Шинжилсэн роботоо бол одоо ерөнхийдөө бүгдээр ингэ нээрж ашиглаад хийцэн байна. Бага зэрэг төмөр орсон. Робоконы туршлагатай оролцогчид талбай дээрх айдас төгшүүрийг ялагдал хүлээсэндээ адилтхан үздэг. Яагаад гэвэл гар удирдлагатай роботын жолоодогч буюу оператор сандраад хэлбэл робот нь дагаад сандардаа гэж залуус ярьцгаадаг нь оргүй зүйл биш юм. Би яг гар роботын одоо нөгөө нэг оператор нээж байгаа. Нэг хоёр дахь багийн оператор нээж байгаа. Тэгээ гар роботон дээр яг өөрөө яг удирдах туулжуулчихж байгаа. Тэгээ хамгийн хүндрэлтэй юм байсан бол ер нь бол хамгийн ихний даалгавар буюу дүүжин дайжны хэсгийг хамгийн их туршиж өөрчилсөн да. Хэрэв бол жил гардаг авраг олох шийдлэх юм бол яг хүүхд робот, автомат робот хоорондоо харьцах хэсэг буюу хүүхд роботоо авч тавих. Яг тэр хэсэг дээр л одоо чамайг би тавьчлаа шүү чи дээшээ авиратах тийм их хоорондын ярилцаа протокол гэж байгаа. Тэр зүйлийг л хамгийн зөв найдвартай хийж чадах юм бол хамгийн урд хийж чадна л та.
Бусад багуудыг бодвол шинжлэх ухааны технологийн сургуулийн мэдээлэл холбооны технологийн сургуулийн баг роботуудын хоорондын мэдээлэл солилцох хэсгийг хамгийн сайн хийж чадах давуу талтай. Үнэхээр энэ давуу тал нь тэднийг үндэсний роботын тэмцээний ялагч болгож чадах болов уу? Үндэсний роботын 13 дахь удаагийн тэмцээн. Мэдээлэл холбооны технологийн сургуулийн баг эхний тоглолтондоо механик инженерийн сургуулийн багтай өрсөлдөж, онооны элдв байдлаар ялалт байгуулсан юм. Ийхүү тэд онооны тоглолт хийсээр хамгийн өндөр оноо авч үндэсний роботын тэмцээний ялагчийн төлөө үйлдвэрлэлийн технологи дизайны сургуулийн багтай өрсөлдөхөр боллоо. 40-30. За борхонхоо дахиад ажиллана. Борхонхоо дахиад 20 оноо руу санаарахч байна. Үйлдэлийг гүйцэтгэж байна. Телеком Монголиа энийг амжилттай хийвэл хүүхдээ авч чадваас 50 оноо. Вау! За одоо хугацаа байгаа. Гэхдээ найдвартай ажиллагаа харахтай 20 секунд үлдсэн байна. 38 80. За борхонхоо дахиад. За 15 секунд үлдсэн. Борхонхоо ажиллах хэрэгтэй байна. За Телеком Монголиа 5 4 3 2 1 тэг цаг дуслаа. Гэхдээ ер нь багш бүх тоглолтуудаа бүгдийг нь хожлоо шүү дээ. Энэ юуны үр дүн бэ? Энэ бол ер нь бол манай багшийн хийснээр байнгын туршилтын үр дүн л дээ. Би чадна гэсэн би чадлаа. Бид бол робомэнс. 1 2 3 бид бол холбооны сургуулийг хамгийн сайн гэж туршлан дээр бид нэр үзчихсэн. Тэгээ холбооны сургуультайгаа ч аврагын төлөө таарч дид байр эзэлж ашиг баяртай байна. Ерөнхий ивент тэтгэгч, дэлхийд тэргүүлэгч Монголын уулуурхайн компани оюун толгой. Телеком Монголиа Оптимус робот нь үргэлж газраар өнгөрсөн жилүүд үргэлж газраар явдаг гэсэн бол энэ жилийн дүрмд агаараар хийгдэж байгаа. Энэ үднээсээ оюутан залуус судалгаа их хийсэн. Манай багч мөн судалгаа их хийсэн. Тэгээд хугацаа богинохан байсан учраас цэвэр алт хийгээгүй. Монголын роботын тэмцээнд. Яг цэвэр алт хийх хугацаа нь бол 3 минут дотор байх боловч бид нэр 3 минут гарын цэвэр алт хийхээр туршилт хийгдээдсэн. Тэгээ бид нэр яг тэрэн дээр нэлээд санаа зовоод яг тэмцээний улсын тэмцээний өмнөх шөнө бүх багуудын туршилтан дээр очисон чинь бус багууч гэсэн ерөнхийдөө бол адилхан зарим цэвэр алт хийхгүй, зарим нь хийх боломжтой боловч бас адилхан хугацаанд багтахгүй байсан байхгүй. Тэнгуут нь бид нар шууд хэмжээндээ багтахгүй байгаа роботыг хэмжээнд багтдаг болгоод найдвартай нэргээд хамгийн сүүлийн дээр дээшээ шат руу авирдаг хэсгийг хассан байгаа. Тэгснээр бид нар онооны тоглолт хийгээд хугацаанд бас багтах боломжтой болж байгаа. Энэ онд үндэсний роботын тэмцээн дээр нэг ч цэвэр хожил гарсангүй. Багууд дандаа онооны тоглолт хийсэн юм. Үндэсний роботын тэмцээний маргаашнаас олон улсын тэмцээний бэлтгэл ажил эхэлдэг. Энэ жилийн даалгавар хүндчгэлээ цэвэр хожил хийдэггүй роботтойгоор олон улсын тэмцээнд оролцож болохгүй. Тиймээс багийнхан олон улсад өрсөлдөх илүү найдвартай, хурдтай хүүхэд роботыг ахин шинээр хийхээр болсон юм. Хүүхэд роботыг хийхэд бол тэдэнд нэмэлт материал хэрэгтэй болжээ. Монголд тусгаалсан робот техникийн зах байдаг учраас багийнхан хэрэгтэй байгаа зүйлсээ барилгын материал зардаг худалдааны гудамж буюу манайхны хэлдгээр 100 айлаас ирж хайж олж авдаг юм. Юу нь болох юм байна. За хайз. Энэс хэдэн метр ба? Одоо нэг байгаа гэж. Одоо 3 хөвч. 3 метр. Тэг бэлэн байгаа. Ингээ 1 метрээр тавьсан. За.
За бид хоёр хайжсан нээж авчлаа. Тэгээд энэ нээржүүл нь бол стандарт хэмжээтэй байдаг боловч яг нэмхэн зузаан ингээд ер нь миллиметрийн тал хэмжээний зөрүүтэй байдаг. Бидэд одоо зузаан нээрж олоод авсан болохоор одоо автомат роботынхаа дэше шатруу авирдаг хэсгийн гарыг хийх байна. Ерөнхий ивент тэтгэгч Оюу толгой компани. Зохион бүтээх инженер сэтгэлгээг хөгжүүлэх нь улс их орны хөгжлийн их үндэс гэдэгтээ итгэлтэй байна. Тиймээс бид энэхүү нэвтрүүлгээрээ залуусын хамтын ажиллагаа, техник технологийн шийдлийг хөгжүүлэх эрхэм зорилготой билээ. Тийм ээ. Робокон нэвтрүүлэг анх гарч эхэлсэн цагаас хойш инженер, техник технологийн чиглэлээр суралцж буй оюутан залуусын сэтгэлгээний өрсөлдөөний талбар болсоор 13 дахь жилийн хинүүрийг үзэж байна. Жил бүр тэмцээний даалгавар өөрчлөгдөж, ирээдүйд бидэнд үр дүнгээ өгөх цоо шин нэрний үд нэгдэж байна. Энэ жилийн хувьд эцэг их болон хүүхэд робот бүтээж эцэг ихээ ажлын хүндлийн уриатайгаар явагдах юм аа. Олон улсын роботын тэмцээний тавцанд Монгол улсын баг амжилттай оролцож, эх орны инженер залуучуудаар бахархах тэрхүү сайхан мөч рүү хамтдаа хэмүүлцгээе. Робокон тэмцээнд Монголын шинэ үеийн бүтээлч залуусын өөдрөг хүсэл тэмүүллийн очин болж тэднийг илүү гэрэл гэгээтэй ирээдүйд хөтлөн дуудаж байдаг. Савлуур, дүүжин дайжин зэрэг тоглоомууд дээр залуус бүгд л бага багтаа тоглож байсан. Хүүхэд байхдаа өөрсдөө тоглодог байсан тоглоомууд дээрээ одоо тэд өөрсдөө биш харин хийж бүтээсэн роботуудаа тоглох болно. Зүгээр нэг тоглох биш, эсрэг багтаагаа өрсөлдөж тоглох юм. Одоо хийцэн байгаа гар машины хувьд бол энэ жилийн тэмцээний хийх даалгавруудыг маш хурдтайгаар нэг 200 морины хүчин чадалтай гэдэг. Ерөнхийдөө бол хурд хүч бол сайтай. Тэгээ яг өөрөө яг автомат роботтойгоо холбогдох хэсэгтээ бол ер нь нэлээд гайгүй болж хурдтай. Тэгээ тэрнтэйг ямар нэгэн байдлаар гимтэхгүй тий ямар нэгэн байдлаар гимтэл гарахгүй унгаахгүй тийм байх хаар хийсэн. Мэдээлэл холбооны технологийн сургуулийн спорт зал ийхүү хэдийн робот бүтээх үйлдвэрлэлийн цех бүтээлч ажиллагааны талбар болжээ. Залуус роботын шийдлийг ирж хайж хийж бүтээх тусмаа туршлагачин чадварчиж байна. Ийхүү робокон тэмцээнд залуус оролцож эх орныхоо ирээдүйн хөгжлийн үн цэнийг эрхэмлэн мэдлэг чадвараараа хөгжлийг, баялагийг бүтээх их үйл хэрэгэ үргэлжлүүлсээр байна. Юм бол анх орж эхлэхдээ тэмцээнд төрүүлье гэсэн зорилготой л орсон. Тэгээ яг төрүүлсний дараа бидэрт яг Монголоо төлөөлж олон улсад оролцсон гээд өндөр хариуцлага ирсэн. Удахгүй тэд хамгийн ихээр хүссэн хүлээсэн олон улсын тэмцээнийг зорих болно. Энэтхэгийн Фүний хотноо болох олон улсын 13 дахь удаагийн роботын тэмцээнд манай баг хэрхэн өрсөлдөх бол олон улсын тэмцээнээс бэлтгэсэн сурвалжлагын нэвтрүүлгийг та бүхэн манай нэвтрүүлгийн эх 7 хоногийн дугаараас хүлээн авч үзээрэй. Заавал бид нэг дэмжиж ухаан түрэн дууцгаа